Бид унтах үедээ маш олон зүйлсийг сөргөж бай, эерэгч бай, өөртөө шингээж чадна. Энэ бол үнэхээр гайхалтай. Унтах гэдэг зүйл өөрөө маш гайхамшигтай. Энэ нь тарих ба мэдрэлийн системийн холбоотой. Таны нүүрний илэрхийлэл мэдрэлийн автомат системтэй ялангуяа вэгус мэдрэлүүдтэй шууд холбоотой. 432-528 герцийн давтамжууд нь парасимпатик системийг идэвхжүүлж, нүүрний булчин тайвшруулж, үрчлэгийг зөвлөж, нүүрний ерөнхий илэрхийллийг тайвшруулдаг. Харин хит хүчтэй замгаагүй дүү стрессийн хариу урвал өдөөж, эрүү хүмсэг орчмыг чангалдаг. Хэрвээ танд хаяа өглөөс сэрэхэд ямар нэг шалтгаангүйгээр дотроо муухай мэдрэмж төрдөг бол жилдээ 2-3 удаа тэгдэг байлаа гэв. Унтахын өмнө заавал тодорхой зүйлсийг хийх хэрэгтэй. Энэ нь маш чухал. Учир нь ухамсаргүй төвшөнд таны дотоод ертөнц унтах зураа маш их зүйлийг шингээж авдаг. Сөргөж бай, эерэгч бай. Унтах үед та сэтгэлийн таатай эсвэл таагүй байдал аль алийг нь тасралтгүй маш үр дүнтэйгээр бэлтгэж байдаг. Унтахын өмнө анхаарах зүйлс: нэгдүгээр, хоолоо орой идэхээс зайлсхий. Хоёрдугаарт, ус уугаад хэвт. Гуравдугаарт, унтахаас өмнө усанд орно. Дөрөвдүгээрт, унтахын өмнө дадал болгон давтамжийн энерги чичиргээ сонсож, сөрөг энерги, сөрөг мэдрэмжийг цэвэрлэ. Анзаарсан нь та ядарсан, сэтгэл төвшсөн үедээ орондоо орохын өмнө ямар нэгэн сөрөг мэдрэмж бодолтой хэвддэг. Өглөө ямар ч шалтгаангүй ууртай, дургүй, хүнд сэтгэлээр сэрдэг бол энэ нь та шөнө унтаж байхдаа сөрөг энергийг маш сайн бэлтгэж хадгалж байна гэсэн үг. Энэ бол зөвхөн сэтгэл зүйн асуудал биш. Цаашлаа физиологийн томоохон өвчлөлт хүргэж болно. Тиймээс ийм зүйлийг амьдралаасаа арилгах нь маш чухал. Харин бид идэгрэх гэж сөрөг бүхнээс салах гэж байхдаа гэрэлтэж эхэлдэг. Хичээл дээр минь нэгэн суралцагч давтамжийн энерги чичиргээг сонсгож амарсны дараа сэрээд би сая унтцсан уу багшаа гэд талент өөрийгөө хараад арьсан ямар гоё болчихв. Нүд минь гэрэлтэж гялалзаж байна хэмээн дуу алдав. Миний хувьд 10-аад жил багшлах явцдаа зөвхөн махан бие, хэлбэр галбар, жингээ хэр их хасаж чадсан дээр төвлөрч байж. Харин дотроосоо гэрэлтэж нүүр, царай, арьс, нүд илүү гоо сайхан болж байгааг хараад давтамжийн энерги болох герцийн аянуудыг бэлтгэж та бүхэнд сонсгож гэрэлтэх замыг нээж өгмөр болов. Нүүрний булчинг тайвшруулах ба стресс бууруулах хамгийн тохиромжтой давтамж нь 432-ийн герц байгалийн хөв аялагүй бие ба оюун санааг тайвшруулах. 528-ийн герц ирч хүч урам зоригийг бадрааж өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлнэ. 639-ийн герц хайрын давтамж сэтгэлийн төвшүүрийг бууруулж нүүрний булчинг суллана. Мөн инээх, талархах, хайр илэрхийлэх, эерэг сэтгэл нь вэгус мэдрэлийг идэвхжүүлдэг. Маш гүн тайвшруулах, биеийн хүчтэйг арилгахад тусалдаг. Вэгус мэдрэл нь таны автомат мэдрэлийн системийн нэг хэсэг бөгөөд энэ нь амьсгал, зүрхний цохилт, хоол боловсруулах үйл явцыг хямдаг. Биеийн амрах ба идэгрэх парасимпатик хариу урвалыг идэвхжүүлдэг. Тархинаас эхэлж чих, нүүр, хоолой, зүрх, уушиг, одоо гэдэг сүртэл тэлдэг. Тиймээс үүний заримдаа биеийн дотоод
дотоод сүлжээ гэж нэрлэдэг. Тарих ба биеийг холбодог хамгийн урт мэдрэл юм. Товчхон хэлэхэд вегус мэдрэл нь таны тайвшир, эдгэрэл, гоо сайхны түлхүүр. Энэ нь тарих зүрх, нүд, нүүр хотоод бүх биеийн холбоос юм. Тайван байдал, гүн амьсгал, давтамжийн энерги, гээрцэн аянууд нь вегус мэдрэлийг идэвхжүүлж биеийг дотроос нь гэрэлтүүлдэг. Өнөөдрөөс эхлэн таны аялал гэрэлтэх болно.